Сайн байна уу? Энэ бичлэгээр вебсайтаа баннер оруулах зааврыг өгье. Баннер оруулахдаа 7 дахь алхам буюу энэ баннер оруулах хэсгийн тохируулах товчийг дарна. За ингээд өөрийн баннер бэлтгэсэн баннераа зургаар оруулж өгнө. За баннерны тохиромжтой хэмжээ бол ер нь 1920-ыг харьцан 640 пиксел байвал ер нь хамгийн тохиромжтой байдаг. За ингээд баннер хадгалах дарснаар энэ баннер маань ер нь гар утас болон компьютерийн хувилбарт хоёуланд нь ордог. Одоо саяны оруулсан баннерыг дэлгэрэнгүй тохируулахын тулд вебсайтны загварууд зэс рүү орно. Сайтын загвар засах дараад түрүүний оруулсан баннер маань ингээ орсон байдаг. Одоо энэ зурган дээрээ дарахаар баруун талд баннераа тохируулах тохиргоонууд байдаг. За эндээс энэ авт гэдэг бол ер нь яг зургийнхаа өөрийн хэмжээгээр бүр автоматар тохируулагдана гэсэн утгатай. Бусад энэ 200 400 гэдэг бол пикселэр байгаа. Тэгэхээр өөрийн зургийн онцлогоос хамаарат эндээс сонгож өгч болно. Гар утасны ялгаагүй ингэж сонгож өгч болно. За энэ солигдох хугацаа гэдэг бол олон баннертай үед нэг баннараас нөгөө баннер солигдох хугацааг хэлж байгаа. Дунджаар нэг 5-аас 6 секунд төр тавьвал ер нь илүү тохиромжтой байдаг. За одоо энэ баннерыг гар утасны тохиромжтой хувилбарыг оруулахын тулд энэ хоёр дугаар гар утасны дээрх хувилбар гэсэн үг. Эндээс устгах товч дараад эндээс гар утасны буюу арай илүү босоо хувилбарыг оруулж өгнө гэсэн үг. За ингээ гар утасны хувилбар маань орчлоо. За энэ гарчиг хэсэгт бол дээр нь текст оруулах боломжтой байдаг. За энэ дээр би iPhone 16 Pro Max гэж биччихье. За ингээд нэг цагаан өнгөтэй болгоод за магадгүй энэ шинээр худалдан зарлаа. За үүний дараа энэ текстийн өргөнийг бас зааж өгч болдог. Гар утсанд бол ер нь 400-аар зааж өгвөл ер нь хамгийн тохиромжтой байдаг. Үүний дараа энэ текстийн хэмжээг нь ийм хэлбэрүүдээр байрлуулж өгөх боломжтой байдаг. За одоогоор бол дунд төв гэж байна. Үүнийг дээд төв гэж сонгоод өгчээ. За ингээд харахаар за энэ текст харуулсан байгаа маань нэг мөн цагаан болгоод өгчээ. За нэг голлуулад за үүнийг маань ялгаагүй голд нь болгоод өгчээ. За энэ арай дээшээ шахагдсан байгаа учраас нэг доошоо болгоод өгчээ. За ингэснээр ингээд энэ баннер дээр нь тексттэй болж байна. За тэгээд энэ гарчигныхын доороос юм авах зайг бол энэ пикслүүдийг нь өөрчлөөд сольж үзээд тохиромжтой хэмжээнд нь авч орхих боломжтой. За үүний дараа товчны текст товч оруулж болно. Одоо шинээр оруулах үед бол энэ товч огт байдаггүй. Энэ дээр текст бичгээр нь товч нь ороод ирдэг. Дэлгэрэнгүй үзэх гэж бичиж тээ. Тэгээд энэ товчийг дарахад хаашаа очих вэ гэдэг тохиргоонуудыг ийшээ эндээс сонгож өгдөг. За энэний утга учирыг бол дараа загваруудаар илүү дэлгэрэнгүй тайлбарлана. За ингээд орчлоо. За товч бол эндээс өнгийг нь бас мөн илүү дэлгэрэнгүй сонгож болдог. Тэгээ энэ талаар загварыг бол товч гэдэг блокийн загвараас илүү дэлгэрэнгүй танилцуулна. За ингээд буцах дараад хадгалах дарснаар баннер маань өөрчлөлт орж байгаа. За үүн дээр нэг нэмэлт нэг зүйлийг тайлбарлаж өгье. Энэ зүүн дээд болонд байгаа хэсэг 1 гэдэг товч дээр дарахаар баннерын бас нэг төрлийн тохиргоо байдаг. За энэ дээр бол хоёр тишээ тулгах гэж дарж өгснөөр одоо бүгдээрээ нэг ер нь бодитоор ямар харагдж байгааг нь харъя. За ингээ харах юм бол логотойгоо зэрэгцээд ингээ таслагдсан байж байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ хоёр тишээ тулгах гэдэг табыг нээж өгöd хадгалах дарснаар ямар өөрчлөлт орохыг харцгаая. За энийг рефреш хийгдээ. За хоёр тал руугаа бүр гүйцэж өгч байна гэсэн. Тэгэхээр ийм хэлбэрээр бас баннераа хоёр тишээ тулгаж өгөх боломжтой байдаг. За баннерынхаа дээр доороос зай авах боломжтой. Тэрнийг эндээс тохируулж өгдөг байгаа. За баннер тохируулах заавар маань товчхондоо ингээд дуусж байна. Яг баннер блокийг ашиглах бүтээн заавар бас байгаа. Тэр заавраар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа.